сайн байцгаана уу? Шинэхэн влогтой тавтай морил. За энэ удаагийнхаа влогоор та бүхэндээ манай нөхөр инх төр ажлын шугамаар Токио хотоос нэлээд зайдуу байдаг газар руу томилтоор явсан бичлэгийг хүргэх гэж байна. Тэгээ түрүү яг одоо миний хажууд байна. Би бас явж үзээгүй газар болохоор бичлэгийг хамтдаа үзээд тайлбарлуулах гэж байна. Цаана ажлын томилтоор Ишикава мужийн Каназава хот руу явсан байгаа. Токиогоос хэдэн километр зайтай байдаг газар? Токиогоос ойролцоогоор 500 км зайтай байдаг газар. За одоо чи яг хаана явж байгаа юм бэ? Одоо би Токио Эки дээр явж байна. Токио Эки гэдэг чинь ерөнхийдөө төв. Ер нь бол Японд хамгийн том Зангилаа буудал гэж хэлж болохоор юм билээ шүү дээ. Тэн дээрээс чинь зөндөө олон орон нутгийн одоо хурдны галт тэргүүд явдаг. Тэгээд эндээс одоо Хоккайдо, Осака гэдэг ер нь 10-аад чиглэл байд юм билээ. Энэ чинээ суух байгаа галт тэрг үү? Биш. Энэ болохоор ерөнхийдөө их ойр орхон ирд юм байл 30 м-ийн зайтай. Ер нь баг энгийн галт тэрг шиг л ер нь тогтмол ирдэг. Шинкансен цуй гэх юм бол Пледэ яадгийн онлайнаар захиалж авдаг юм уу? Очоод шууд аваад суучиж болно. Аль аль нь болно. Онлайнаар ч авч болно. Очоод тэр өдөртөө авч болно. Тэгэхээр онлайнаар авсан хамаагүй амар. Тэгээд ер нь яг тухайн өдөр очих юм бол пледэн дууссан байх магадaltaй учраас өөрчилж авсан нь бол хамаагүй дээ. Ингээд харахаар бас айгүй гоё хэлбэр дүрсний хувьд бас айгүй үзүүштэй байна. Тэгээ цаана ингээд нөгөө энгийн галт тэрэг явж байна айгүй өөр харагдчих. Тийм өөр шугамн дээр одоо энгийн галт тэрэг. Энэ болохоор жоохон өндөрлөг газар. Одоо ингээд Шинкансены буудлаа. Тэгээ хүмүүс нь ч гэсэн ингээд зураг авах болоод байж байгаа. Байнга суудаг болохоор. Хэлбэрийн хувьд бас амар сонирхолтой юм байна шүү дээ, тий. Тийм энэ шуунаа санаа авч хуршуурыг ингээд хийсэн гэсэн. Хурдан явдаг гэж юм. Тийм дуу чимээ гаргадгүй. Тийм тав талтай. Бас оршин суугчдын нөгөө нэг юунд чимээ нас хэцүү байдаг гэж магадгүй тий. За одоо чиний суух галт тэрэг ирж байна уу тий? Тий одоо миний суух тэрэг ирж байна. Шинкансен. За хөрийн хувьд бол янз бүрийн өнгөтэй байдаг юм байна тий. Тий янз бүрийн дизайнтай. Дотроо яадгийн энгийн метро шиг хүмүүс нь өдөөдөөс хараа суугаа явдаг юм уу? За одоо харагдах бах тий бичлэгээс. Тэгээд суудал нь бол хоёр төрөл байдаг. Нэг нь захиалгад, нэг нь захиалгагүй одоо юм л суудалгүй, суудлахгүйгээр. Юу гэсэн үг тэгэхээр пледэ хэрвээ захиалаагүй, суудлаа бичүүлээгүй хүн хэрвээ зай байхгүй байлаа гэж бодоход зогсоод яг автобусанд явж байгаа юм шиг. Тэгээд бүр орохгүй байх тохиолдол байт юм лээ. Урдан очихгүй. Тэгээд тэр нь жоохон төвөгтэй санагдсан. Урьдчилан захиалгаас яг нөгөө онгоц юуны шиг юм биш. Тийм амар өргөн одоо хөл юм ингээд санд одоо компьютер тавь ажил хийхэд хувцас үлдэхэд бол хамаагүй тухтай юм байна. За бороотой өдөр байсан байна. Би ч одоо ямар өдөр байсныг мартчихад байна. Тэгээд Японд ч бас бороотой өдрүүд амар олон. Тэгээд бороотой гунигийн өдөр байсан байна. За ингээд суугаад явж өгч байна. За дотор нь нөгөө нэг хоол ундны юм янз бүрийн зардаг юм байдаг юм уу? Тийм бол байгаагүй. Ингээд Монголын нөгөө галт тэрэг чинь ингээд нөгөө галт тэрэгний ресторан гэдэг тийм юм байна. Тийм бол байгаагүй. Зөвхөн энгийн галт тэрэг шиг зүгээр зайн хол болохоос энгийн л яг галт тэрэг санагдсан. Тэгтээ дотор ариун цэврийн өрөөтэй. Өрөөтэй. За ийм зөөгний ширээтэй. Зэнэлэгчтэй. За зэнэлэгчтэй. Юм аажтай юм духтай юм байна. Гэхдээ ингэж харахад бол одоо энэ ингээд нэг хүн багтаа юм шиг харагдчихжээ шүү дээ. Гэхдээ нөгөө зогсоол болгон дээр нэмэгдээд явна. Яг нэг хүмүүс нөгөө суудлаа авсан тухайн буудлын дээр суугаад явчихдаг. Одоо байхгүй ч гэсэн. Буудлын хоорондын зайн ер нь гэхдээ нэг тийм ойрхон бол биш хаалцтай. Баруун 30 минут явж орчих. Үндсэн төв буудлууд дээрээ зогсоод явдаг гэсэн үг тийм. Чинь Каназава явхад одоо жишээлбэл билет нь ямар үнэтэй билет гэсэн бэ? За ирж очих юм 30,000 юм биш. 30,000 юм. Тэгж очих юм. Тэгэхээр талдаа нэг 15,000 юм. Ерөнхийдөө бараг нөгөө ойрхон жижиг хотууд руугаа нисэн хэмжээний үнэтэй байдаг юм билээ. Ер нь бол ойрхон үнэтэй. Бараг нисэн ч бараг хямдхан тусгаар. Яг өөрөө явж байгаа юм шиг мэдрэмж төрж штэ бас ингээ явж үзээгүй газараа сонирхолж үзээд бас ингээ бичлэг хийлгээд ирэх чинь зүгээр юм. Та урд нь үзчихсэн бол би одоо энд харуулчих. Төрөгийн бас ажлын нэг өдөр гээд бүр 3 жилийн өмнө хийжсэн ажлаар нас битээр бичлэг хийжсэн.
Тэр нь бас байдаг штэ. Та хэдэд бас тэрийг үзүүлнэ. За ингээд Каназава хоттой ирж байна. Энэ бол аян жуулчлалын хот юм байлээ. Юу үзхөө хүмүүс энд ирэхээрээ тэгээд энэ далайн бүтээгдэхүүнийг алдартай юм байлээ. Одоо NHK суугаад одоо сурчилж байхад энэ далайн бүтээгдэхүүнийг алдартай гэж сурчилж. Тэрүүгээр л хүмүүс их ирж байгаа харагдсан. Оо дотор материал цэвэрхэн тэг арай жоохон тийм мөргөн зайтай юм шиг байна шүү дээ тий. Тэр нь бол цэвэрхэн. За энэ гадаадын жуулчид их харагдаж байна. За Япон хүмүүс олон нийтийн газар ингээд явхаараа нөгөө зүүн талыг баримталж явдаг. Зүүн тал руугаа одоо шахаж явдаг гэсэн үг. За баруун талыг нэгэр бол одоо яарч байгаа, хурдан явж байгаа хүмүүс явдаг. Тэгээ ихэнх хүмүүс нь ингээд чамдаан чирцээ яваад байгааз ер нь ойр зурхандаа ингээд галт тэргээр айгүйх зорчдог болохоор ачаага ер нь юм жижигхэн кабин бай гэж хийсэн тохиолдлууд айгүйх байд юм лээ. Тэгээ нөгөө газар нь угаасаа бартаа багтаа болохоор чамдаан чирээд явхад ямар ч асуудалгүй байдаг. Би ерөөдөө онлайнаар билет авсан болохоор амар байсан. Утсаар уншуулаад явсан. Билет авчууд бас тэр нь бас. Тэгэхээр нөгөө Suica дээрээ шүү. Suica дээрээ. Тэгээ яг өөрөө нэг e-ticket гэдэг юм програм байдаг. Тэрүүгээр нь авчтай. QR код ч уншин бас өөр бас нэг өөрийнх нь бас нэг аппликейшн байдаг. Зөвхөн Shinkansen-д зориулсан. Тийм яг тэр юм. Оо энэ юу вэ? Одоо энэ Каназава хотын өөрхөн бэлэгдэлсэн тийм хаалга юм билээ. Энд дээр их хүмүүс зураг авах болсон. За энэ төв буудлын юм тийм. Ийм хөдөө жижиг хотууд ч ерөнхийдөө бол нөгөө Токио Моко шиг олон метроны буудал байхгүй. Үндсэн нэг том буудал байгаа л. Нэг том буудал. Тэгэл дотроо бол зүгээр нийтийн тээвэр тэвчлэн автобус төлхөө явчихдаг лээ тий. Оо сумагийн бүхчүүд бас сумаа Чихава мууч нь болохоор юм дөрвөн одоо Магашира золтой бүхчүүд байдаг. Оносато гэдэг одоо Якузуна болсон сумаач байгаа. Бус нь одоо Магаширын дээд золтой бүхчүүд. За ингээ хаа газрын нөгөө нэг өөрсдийнх нь онцлогийг харуулсан ийм нөгөө юунууд байдаг тий. Тэгээ ном сэтгүүл. Тэгээ ном сэтгүүл тэгээд ийм нөгөө амттангууд тий. Ер нь Японд ийм кейк, ийм сувенир юмнууд энэ хаа газар байдаг л тий. Тухайн газрынхаа одоо соёл юм шингээс одоо юугаар алдартай тэрүүгээр дүүгээрээ дайлгдаг шиг л. За ийм газрууд байна. За одоо ингээд буудалтай ирж ах шиг байна. За энэ ямар буудал байсан бэ? Од модтой буудал уу? Зүгээр энгийн буудал. Энэ бол энгийн буудал. За тэгээ Япон бодлоод ч амар жижигэн байдаг тий. Яг ерөөсөө л нэг ор тэгээ санд ширээ тэгээ ер нь бүх юм байгаа мөртлөө их жижигэн нарийнхан тавчуул байдаг л тий. Монголоос ирж байгаа хүмүүст ч одоо бараг таазан нэрч наалдах жаа шиг тухгүй байна гэдэг тий. Зургтай шүү дээ ингээд орохтой ингээд хувцсан байна. Ханандаа зургатаа нэрээ тавьсан байна тий. Одоо нэг ийм буудал хоногийн хідэн төгрөг байсан бэ Каназава хотод. Нэг ман харьцвал 10,000 200,000 төгрөгийн үнэтэй тий. Ингээл л үнэтэй. За одоо өглөөний цайтай байгаа буудал юм байна тий. Энэ бол одоо өглөө их эртөө. Энэ өглөө их 7 цаг үед ажилдаа эхлэхээс өмнө 8-аас өмнө гэсэн үг. Чи нөгөө ажлын газар руугаа явах учраас эрт хоолнд орчод ажил руу. IT-ийн хүмүүсийн хувьд ер нь томилтын ажил гэхээр ямар ажил байх вэ? Чи одоо очиод энд ийшээ яг ажлын зорилго чи яг ямар зорилготой явсан бэ? Ер нь сургалтанд суусан. Тэгээд туршлага судалсан гэх юм аа хамтран ажиллагч байгууллагатайгаа ер нь уулзсан. Томилт байсан. За өглөөний цайнд заагас маагас байна. Будаа. Энэ юу шүлөө тий? За өглөөний цайгаа уучаад одоо ингээ гараад явж байгаа юм байна. Одоо ингээ ажил руугаа явж байна. Ажлын газар руугаа. Алхаад явсан юм уу? Алхаад явсан. Машинаар автобусаар явсан. Тэгээд жоохон алхаад орсон. За ажлаад орчоод одоо гэрлүүгээ харих гээд гэрийнхэнтэй сувенир одоо бэлэг дурсгал юм үзээд явж байна. Амттай авах гэж байгаа юм байна тий. Ер нь бол ер нь хаа газар очих юм иймэрхүү байж тэлтэй. Нэрээ эндээс чинь юу авчирлаад одоо хараадах би чи ерөөсөө энэ бас нэлийн хэдэн сарын өмнө бичсэн бичлэгийг бит хоёр марцсан байж хаад одоо нөгөө эдит хийж оруулж байгаа. Тэгээд
тухайн үед нэрээ бас амттай авчирч Би байсан бол шүү ихэвчлэн дээ. нөгөө шоколадын дуртай болох юм. Шоколадын төрлөл авчтай. Ааха. За 918 йенээр нэг юм юу авч штэ тий. За энэ юу юм бэ? Нийтийн базар юм уу тий? Зах юм шүү байна Энэ тий. болохоор Каназава хотын хамгийн том юуны төв юм байна лээ. Худалдааны Далайн гаралтай бүтээгдэхүүний төв. За одоо энэ харих гад кофе ууж аваад. Шинкансен авлаа гэж байж байгаа. Одоо ингэ суух гэж байна. Тэр чи Шинкансен чинь дахиад Токиогийн орчиж. төв хүртэл хүргээд тэгээд тэндээсээ гэрлүүгээ харах метрондоо суугаад. Тэгээ ингээл метро галт тэрэг дамжаал явчих гэсэн үг. Гэх юм машин суух шаардлага байхгүй. Тэгээд одоо гэрийн зүг явж байна. За баярлалаа. Сонирхолтой сайхан яваад ирсэн байна.